дурангийн дасаг нэгжийн үндсэн зохион байгуулалт, дурангийн дасгийн өрөөний зохион байгуулалт, өчтний урсгал ямар байх ёстой юм. Мөн дасгийн зохион байгуулалт өрөөнүүдийн стандарт ямар байх ёстой юм. Өчтний урсгал ямар зохион байгуулалт дээр үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэсэн өнөөдрийнхаа хичээлийг эхлэе. За эмнэлэг доторх дурангийн дасаг нэгж хаана ямар байрлалаар зохион байгуулагдах ёстой вэ гэдэг маань тухайн эмнэлгийн аль болох тогт тухтай газар байхаас олон хүн бөөгнөр үүсгэхээргүй газар байхаас гадна мөн дүр сонжлогооны дасаг, нис заслын дасаг, ICU буюу эрчим тэмлэхээний дасагтай аль болох хамтарч ажиллахад ойрхон байрлах нь бас чухал. За дурангийн дасгийн үйл ажиллагаа эхлэхэд бол энэ өвчтөн бүртгэл хүлээн авах хэсгээс эхэлнэ. Өвчтөн бүртгэх хүлээн авах хэсэг нь хаана байрлах вэ гэхээр аль болох нөгөө төв эмнэлгийнхаа үндсэн их нөгөө хүн төв бүртгэлтэй бол аль бол холбоогүй зайтай байрлах хэрэгтэй. Олон хүн бужигнсан биш байдлаар ингэ хүмүүсээ хүлээж авах хэрэгтэй. Төв үндсэн мийн бүртгэл дээр бол энэ дурангийн бүртгэлүүд явагдахгүй тусдаа байна. За энэ дээр бол бүртгэл хэсгээр өвчтнөө хүлээж аваад бүртгэлийн ажилтан өвчтнийг бүртгэж аваад давхар дурангийн шинжилгээнд орох цаг очир дугаарыг энэ бүртгэл явж болно. Энэ бүртгэлийн хэсэг дээр мөн үндсэн эмнэлгийн дотоод системтэй холбогдсон төв компьютер байна. Эндээс бүртгэлийн ажилтан бүртгүүлээд хэдэн цагт дурандаа орох вэ гэдэг үндсэн юугаа авдаг, мэдээлэлээ аваад хэдэн цагт орох вэ гэсэн очир дугаараа аваад за тэгээд дурангийн дасгийнхаа хүлээх тавхим руу явдаг байгаа. За энэ хэсэг бол дурангийн нөгөө дасаг нэгжийн 2 дугаар хэсэг болох хүлээгдлийн танхим гэж ойлгоно. Хүлээгдлийн танхим дээр аль болох үйлчлүүлэгчийг тав тухтай суугч, нүүдийн самлаар хангасан, дээрээс нь удаан цагаар хүлээхэд зураа явах, эрүүл мэндийн боловсрол авах брошюр, дээрээс нь ТV хичээл, видео хичээлүүд одоо манай тасаг дээр болохоор энэ мэдээллийн самбар ажилладаг. Давхар энэ нөгөө видео бичлэгээр телевизээр бол бид нөгөө дурангийн өмнөх бэлтгэл болон дурангийн явцад болон дурангийн дараах бүх зөвлөгөөнүүд бас ингээд явдаг байж байгаа. За ингээд яг тэр үйлчлүүлэгчийг дагаж ирсэн бусад хүүхэд, хөгшөд, дээрээс нь дагалдсан яваа хүмүүс энэ дуртай байхаар айл нөхцөлийг үзүүлэн хүлээгдлийн танхимын хувьд аль болох тэр тайван шинжилгээний өмнөх өвчтнүүдийн төгшүүр сэтгэл нөгөө стресс энтрийг багасгасан ийм нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Дараагийн нөхцөлд болохоор энэ хүлээгдлийн танхим тавигдах дараагийн нэг үндсэн шаардлага бол 0 ариун цэврийн өрөө бас маш сайн шийдэж өгсөн байх ёстой. Ариун цэврийн өрөөний үед бид нар нөгөө гидс цэвэрлэг туулга энэ ууцсан хүмүүс хүлээгдэж байгаа учраас аль болох энэ тав тухтай цэвэрлэн 0 хангалттай хэмжээгээр байх ёстой. Энэ бас яг олон улсынхаа стандарт шаардлагатай байгаа. За дурангийн дасгийн өөрийнх нь онцлогийн хувьд бүтэц зохион байгуулалт нь өөрөө тухайн үйлчлүүлэгчийг аюулгүй чанартай тусламж үйлчлэгээ үзүүлэхээс гадна хамгийн үндсэн баримтлах ёстой ёс зүйн зарчмын хувьд юу вэ гэхээр тухайн үйлчлүүлэгчийг дурангийн шинжилгээний өмнө sedation, сэтгэл зүйн sedation буюу тайвшруулалтыг заавалчгүй хийх ёстойгоос гадна орчин маань өөрөө ийм тайван нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Хоёрдугаарт нь үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чанлан хадгалах бүх нөгөө шаардлагуудыг хангасан, дээрээс нь дотор нь ажиллаж байгаа ажилчид мөн ёс зүйн хувьд өндөр бэлтгэгдсэн байх шаардлагыг тавьдаг байгаа. Бидний өрөөний зохион байгуулалтын 3 дугаар хэсэг болох бэлтгэл өрөө, өвчтний бэлтгэл өрөөний хувьд 1-р өрөөнд өвчтөн хувцас солино, бүдүүнгэцний дуранд орж байгаа нөхцөл өмдөө болон хувцас сольдог өрөө байгаа. Дараагийн 2 дахь өрөөнд юу хийх вэ гэхээр өвчтний бүртгэл явна. За энэ бэлтгэл өрөөнд юу хийх вэ гэхээр энэ өвчтний нөгөө нэг түрүүний ресепшн хэсэг дээр гэсэн бүртгэл ийшээгээ шууд эмнэлгийн дотоод хэлжээгээрээ хүрээд ирнэ. Давхар дурангийн дасгийн өөрийнх нь нөгөө хувь дата давхар нөгөө шалгаж бүртгэл явагдана. Дээрээс нь бүх сувилагч нарын нөгөө хан шатны баримт бичгүүд энд хөтлөг. Энэ дээр өвчтний биеийн байдлыг үнэлнэ. Дээрээс нь бүх нөгөө эссэн үнэлгээ орж ирдэг бол зөвшөөрлийн ууцууд орж ирнэ. За энэ өрөө бас юугаар хангагдсан байх ёстой вэ гэхээр энэ бүх үнэлгээ хийхэд шаардлагатай өвчтний яг даралтын аппарат, пульс оксиметр,
мөн эмнэлгийн дотоод шүлжээтэй холбогдсон компьютер. За дээрээс нь яг хөөр энэ тайвшралттай дуранд орж байгаа хүмүүстээрээ бид нар бэлтгэл уян зөв тавина. Тэнд шаардлагатай бүх материалууд энд орж ирсэн байх хэвээр. За дөрөвт дурангийн дасаг нэгжийн дөрөвт хэсэг болох энэ яг дурангийн шинжилгээний өмнөх бэлтгэгдсэн өвчтнүүдийн хүлээлтийн танхим. За энэ танхим болохоор бас маш нөгөө зай энэ төр хангалттай байх хэвээр. Үйлчлүүлэгчийн бас нөгөө тав тухтай орчныг бүрдүүлсэн, стресс үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. За энд бол манайх бас боломжоор бас нөгөө юугаар ингээд тайван ай энэ төр тавьж өгөөд өвчтнүүдийг аль болох тайван байх хэвээр. Яг энэ дурангийн шинжилгээний орохоос өмнөх үйлчлүүлэгчийг хүлээгдэж байгаа үйлчлүүлэгч дурангийн шинжилгээнд орж байгаа үйлчлүүлэгч хоёр нэг дороо байж болохгүй гэдэг хатуу юугаар бас дүрм журамтай байдаг. Тэгэхээр ийм хоёр давхар ийм хаалга байгаа. Манай дээр дурангийн 1-р өрөөн дээр энэ хаалга давхар ийм хоёр давхар хаалга орж ирнэ. Дурангийн шинжилгээний өмнөх хүлээлтийн танхимд одоо бас тав тухтай орчныг хангахаас гадна заавалчгүй өвчтний ариун цэврийн өрөөг одоо хангаж өгсөн байх ёстой. Тэгэхээр энд нөгөө цэвэрлэл бүдүүн шинжилгээнд орох гэж байгаа хүмүүс маань одоо тийм туулга энэ төр уудсан ариун цэврийн өрөө орох заавалчгүй шаардлага гарна. Тэгэхээр энэ ариун цэврийн өрөө бас нөгөө өвчтөнд зориулаад тав тухтай цэвэр байдлаар хангаж өгөх ёстой. Тэр байдлага яг нөгөө бидэн бол шаардлагатай гэж үздэг. Энд янз бүрийн нөгөө өвчтөй хүмүүсээс гадна давхар туулга уулгасан хүмүүс байна. Өвчтний аюулгүй байдлыг хангасан одоо энэ бариулаас ахуудаад 0 бидэн нөллийн шаардлага хангах үз 0 байрлал. Дээрээс нь яг унж тосоо яалтаа үе сувлагчийг дуудах хонх заавчгүй байх хэрэгтэй гэж. За дурангийн өрөөний хаалганы бас стандарт байгаа. Аль болох энэ хаалга болохоор өргөн тухайн нөгөө тэрэгцэртэй өвчтөн, дээрээс нь давхар ортой өвчтөн, мөн яг энэ каталагтай өвчтнүүд чөлөөтэй орж гарахаар ийм хаалга ямар нэгэн садаа болохгүйгээр 1 м 28 см-аас дээшээ өргөнтэй ийм гүйдэг хаалга багс. За нэгдүгээр нь яг одоо дурангийн шинжилгээ хийх процедурын өрөө. Энэ өрөөний 5 дугаар хэсэг болох процедурын өрөөний хэсэг рүү орж ирж байна. Процедурын өрөөний хэсэг дээр бол стандарт хэмжээг нь бүр зааж өгсөн байдаг. Тэгээд тухайн өрөө маань нэмэлт ямар процедурын хаалгаа энэ төр орохоос шалтгаанаар өрөөний хэмжээг нь бас цаанаас нь стандартчлагдаж зааж өгсөн байдаг. Тэгээд энэ өрөөний нөгөө тоног төхөөрөмжийг хаана яаж байрлуулах вэ? Ямар тоног төхөөрөмжөөр хангасан байх ёстой вэ гэдэг бол маш чухал. Дараагийн нөхцөлд бол энэ компьютерийн систем хангамж маш чухал. Мөн ялгаа авахгүй энэ дээр одоо бүх нөгөө дата базууд энэ дээр бүртгэгдэж авч ирнэ. Тэгэхээр энэ дээр ямар шаардлага тавьсан бэ гэхээр компьютер мэдээлэл технологийн систем хангамж нь одоо энэ үйлчлүүлэгчийн бүртгэл, дээрээс нь энэ үйлчлүүлэгчийн шинжилгээний бичлэг, үйлчлүүлэгчийн шинжилгээний үед авсан зураг, үйлчлүүлэгчийн бусад нөгөө эмчилгээний бүх процедуруудын бичлэгүүд, репорт буюу хариу энэ бүгд болох нь дата баз байдлаар энэ дээр энэ програм хангамж байна. Нөөцлөх хэмжээний чадвартай байх ёстой. Давхар энэ нөгөө энэ өрөөнд ямар процедур хийх гэж байгаагаас хамаар томог төхөөрөмжийн хангамжууд орж ирнэ. Жишээ нь одоо ямар RB гэдэг энэ нөгөө процедур хэрэглэгдэх багцууд нэмэгдээд ороод ирэхээр энэ багцны өрөөнийх нь яг багтаамж нь бас л яг тэр хэмжээгээс хамаарат эзлэхэн хэмжээний өөрчлөлтөд явдаг байгаа. За энэ бол сувлагчийн нөгөө туслах сувлахын тусламж үзүүлэх тэрэгцэр нэг байгаа. Энэ бол зөв чөлөөтэй хөдөлтөд амар ингээд хаашаа ч гэсэн хөдөлнө. Хоёрдугаар энэ үйлчлүүлэгчийн нөгөө ормон бас дугуйтай байх хэвээр. Цэрэг хөрө тайвшруулалтад дуранд нааш бас дандаа хөдөлж идэг учраас зориултын тусдаа функционал ор байдаг юм аа. Одоо энэ ханы хүчил төрөгч болон оцоос байгаа. Энэ ялгаадаг тайвшруулалтууд нь бас тайвшруулах өрөнгөнд хүний амьсгал зовлох чиглэл амьсгалын зам сааттай болох үед ингээд ханы хүчил төрөгч болон саруулгын аппарат ингээд хананда байж байна. Тэр бодлоо үйлчлүүлэгчийн нэг монитор, хүчтэн хянах монитор. Энэ дээрээ бид нар амин үзүүлэлтээ байнга хянаж явна. Дээдлийн энэ самбар байгаа, код блүү гэдэг гэсэн. Энэ бол амьсгал зүрх судас зогссон үед ямар арга хэмжээ авах вэ, яаж дуудах вэ гэдэг урсгалын бүгд ямар урсгалаар дуудах уу гэдэг нь бүгд ингээд самбар дээрээ бичиж байгаа. За дурангийн өрөөнд бас энэ цаг байх шаардлагатай. Хэдэн цагт ихсэн, хэдэн цагт дууссан, эм тариагаа хэдэн цагт хийсэн гэдэг юм уу? Заавал цаг байх хэрэгтэй. За энэ болохоор зөв нөөцийн эм тариа
шаардлагатай үед одоо яаралтай эргэлгүүдийн нөөцийн шкамнаас эмээ аваад хэрэглэн бүх юм бэлэн ингээд бүх одоо нөгөө дуус хугацаанд ингээд самбар дээр нь сануулчихсан байгаа. Энэ юунд ямар юм тарай байх вэ гэдэг нь энэ дээр ингээд баталгаажуулаад ингээд батлуулчихсан юм байгаа. Энэ нөөцийн шкам энэс өөр юм байхгүй. За мөн өгдөө болоо оройд температурыг заавал хэмжин энэ тарианд байгаа учраас энэ температурыг бол байнга хөтлөн. Энэ тасагт бас тайвшруулалттай янз бүрийн дуруу орж байгаа. Мансуур болон сэтгэл зүйн хэрэгэлдэг. Тэр бол заавал цоочтой савн дотор байх учраас энэ цепинд бас байрлуулсан байгаа. За энэ болохоор зэрэг донгийн яц янз бүрийн ажилбар ордог, янз бүрийн шинжилгээ авдаг. Тэрийг энэ дотор ингээ англиад ялгаад хийчихсэн байгаа. Хаягжуулаад одоо ингээд хаягжуулчихсан байгаа. Энэ болохоор зэрэг хүний биологийн шингэн гардаг учраас энд бол тусгай зориулалтын биологийн шингэнийг зориулалтын юм тосгуур байгаа. Энэ харуулчих уу. За энэ бол тэгэхээр төв шугам руу, цэвэр усны шугам руу бохир авахгүй гэсэн тусгай хоолоогоор явж байгаа юм бохир. Доронгийн өрөө бол хоёр хаалгатай байх хэрэгтэй. Нэгдүгээрт нь одоо энэ хаалга, хоёрдугаарт нь энэ хаалга. Энэ ямар учиртай гэхээр халдвараас сэргийлээд нэг урсгалтай байх чиглэлийн заагаад өгж байгаа. Ийшээ одоо ингээ бохирын хэсэг орно. Бохир дурангаа аваад бид нар бохирын хэсэг рүүгээ авдаг. Хүнээ дуранцсан дараа ийшээгээ ингээ орно. За энэ өрөө маань дуран угаа, цэвэрлэг, халдвар гүйжүүлэх өрөө байна юм байгаа юм. Угаалгын хэсэг. Угаалгын хэсэг маань энд авчираад бид нар дурангаа эхлээд хамгийн түрүү ингээд бүрэн бүтэн байдлыг шалгаж агаад угаах үсгээ шийднэ. Хэрвээ цоорцсон бол бид нар угаахгүй ус өрөхгүй гэсэн. Ариутгах хэсэг маань хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь бохирын хэсэг, цэврийн хэсэг гэдэг. Энэ бол бохирын хэсэг байгаа. Угаадаг, цэвэрлдэг, халдваргүйжүүлдэг нь тосгуур нь яг ийм зориулалтын ийм тосгуур байх хэрэгтэй. За тэгээд дурангаа урсгал усаар эхний цэвэрлэгийг урсгал усаар угаан дараагийн шаттай амжилт нь болохоор дургийн сувгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тэгэхээр бид нар энэ детергент цэвэрлэгээний уусмалаа, халдваргүйжүүлэх уусмалаа хамт ингээ хийгээд зайлаад гаргадаг. Энэ дамжлагаар заавал ингэж явнаа. Энэ бас дурангийн өрөө бас цаг байх хэрэгтэй. Дуран хизээ угаасан, хизээ ариутгалаас гаргасан гэдэг заавал цаг хугацаагаар бүх юм хэмждэг учраас цаг зайлшгүй шаардлагатай байдаг. За тэгээд эндээс бид нар бохир дурангаа цэвэрлээд гаргаад энэ давцсан дээр авч тавиад тийшээгээ бүрэн автомат угаалгын машин байдаг. Дуран угаад цэвэрлэх тэр автомат машинд авч ийшээгээ хийн. За тэгээд энэ машинаас гараад ирэхэд бид нар цэврийн хэсэг рүүгээ дурангаа тийшээгээ цэврийн хэсэг рүү оруулна. Энэ нэг усандаа угаагаад цэвэрлээд халдваргүйжүүлсэн цэвэр дуран цэврийн хэсэг рүү ороод хатаагаад үлээд. За ингээд бэлэн болсон цэвэр дурангаа бид нар дурангийнхаа өрөөр авч өнөө дурандах гээд явчихна. За одоо цэвэр дуран маань одоо энэ өрөө рүүгээ орно. Тэгээ бохир дуран маань түрүү цаашаа ингээ гараа явцсан байгаа шүү дээ, тийм. Ингээд цэвэрэн дуран маань дараагийн үнэ дурандаа бэлэн болсон байгаа. За одоо цэвэр болсон дурангаа бид нар дуран хадгалах шүүгээ гэж ярьдаг. Энд ариут хадгална. Сэрэх өрөө. Сэрэх өрөөн дээр явах гэхээр ямар нэг нөгөө таавшралтай дурангийн ажилбар хийгдсэн, процедур хийгдсэн нөхцөл дараа нь энэ сэрэх өрөөнд хүмүүсээ хяндаг байгаа. За энэ өрөөний хангамжийн хувьд болохоор нөгөө үйлчлүүлэгч маань ийм дугуйтай тэргийн ортогоо тэр чигтээ орж ирээд хамнаасаа хүчил төрөгч авах монитортой үйлчлүүлэгчийнхаа амин үзүүлэлтүүдийг хянах мөн яг хөөхөд энэ сэрэх өрөөнд сувлагч өөрөө хэдэн минутын зайтай ажилбарын дараах хүнээ хянах вэ гэсэн хяналтын хийгээд ажилтдаг байгаа. Энэ өрөөнд манайх төр байрлуулчаад байна. Энэ юу вэ гэхээр энэ дурангийн тасагт дараагийн нэг байх хэвээр хамгийн одоо чухал хэсэг бол энэ яралтай тусламжийн цэмэглэгдсэн траш карт гэж яриад тэрэгцэр цэмэглэгдсэн бүрэн юу байх хэвээр тэрэгцэр байх хэвээр энэ тэрэгцрийн хувьд юу дотор нь байх вэ гэд манайх бас тусгай хичээлээр бас орж байгаа. Энэ дээр нөгөө зүрх зогссон үед хэрэглэгдэх бүх дефибрилляторууд, амин тарианууд бүгд
мөн интубацийн гурсууд, амбуу гэд бүгд ингээд бүрэн цэнэглэгдсэн байдлаараа тасаг дотор заавалчгүй байдаг байгаа. Нөөц хадгалах өрөө гэдэг юм заавалчгүй дараагийн хэсэг дээр байх ёстой. Нэг удаагийн хэрэгслийг хадгалах нөөцийн өрөө. Энэ цагаан хэрэгсэл хариуцлагад өгөө буцааж авдаг. Өвчтөн зөвлөгөө өгөхөөр нөгөө сэрэг өрөөнөөс гарч ирсэн болон дурангийн шинжилгээгээ хийлгэгчийн өссөн хүмүүс энэ өрөөрөө ороод зөвлөгөөг авна. Зөвлөгөө авах өрөөн дээр бас юм нөгөө дурангийн тасгийн болон эмнэлгийн дотоод шүлжээгээрээ түрүүний дурангийн өрөөнөөс бичигдсэн бичлэг дээрээс нь зураг энтрийг нь байгаад оруулаад бид нар давхар репорт хариуг нь дурангийн шинжилгээний хариу өгдөг байгаа. Хариу нь өгдөг тэр принтерын нөхцөл тусгай шаардлага стандарт шаардлага хангахуус өнгөт принтер тэр шаардлагаар нь принтерл жишээ нь дандаа дурангийн зургууд маань өнгөтөөр имийг процессыг тооцсон зургнууд нь яг тэр чигээрээ гарч байгаа хэмжээний хүчин чадлыг цаанаасаа шаарддаг байгаа. За тэгээд дурангийн шинжилгээний дараах болон процедурын дараах бүх зөвлөгөөнүүдийн дөрвөн полиграфтаа мэдлэгсэн бол ямар яг хуу бүдүүн үсний хэдэн цагийн дараагаас эхлээд яг хуу хоол идэхвэ гэх мэтлэнгээр бүх зөвлөгөөнүүдийн энэ дээр өгөөд гаргадаг байгаа. Боломжтой бол одоо дурангийн нэгж дотор ажиллаж байгаа ажилтнуудад сургалт явуулах боломжтой семинарын өрөөг нэгж дотор байгуулсан байх хэрэгтэй. Ер нь өвчтний хувийн нууцыг хадгалах талаас аж тэр процедурын өрөөнд одоо хийдэг ачаал хэсгээс зайлсхийхын тулд одоо семинарынхаа өрөөнд ийм CCTV-гээр холбогдсон дурангийн өрөөнд одоо хийгдэж байгаа шинжилгээ шууд одоо сургалтын өрөөрөөгөө аудио холболтоор холбогдоод давхар энэ видео бичлэгээр ингээд телевизээрээ гарч яхаар хангагдах ёстой. Мөн семинарын өрөөндөө DVD, CD-ROM материал энэ дээр ашиглах боломжтой интернет холболт энэ төр байх хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол дурангийн эмч суралцагч одоо эмч нартай зориулсан сургалт дадлага хийх модель симулятораар мөн хангагдсан байвал бас боломжтой байдаг гэж үздэг. Мөн энэ дурангийн тасаг нэгжид мөн ажилчдын одоо цайны өрөө, амралтын өрөөгөр бас хангагдах хэрэгтэй байдаг. За манай тасгийн хувьд бол энэ сургалтын өрөө, амралтын өрөө маань ингээд хамтдаа одоогоор ашиглагдаад явж байгаа.